Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэд харандаа болоо ихтгэл бэлэн боллоо. Оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр юм блэ? Намайг Роман гэдэг. Аль сургууль вэ? Амжилт Кипр сургуулийн 2-ын 2 дахь ангид сурдаг. Оо, дараагийн хүүхэд. Нэр нь юм блэ? Ирасэл. Ярасэл. Бас адилхан уу? Тэ. Хэдвэр ингээ? 1-1. Оо. Ах нь дүүтэйгээ ирсэн мэт тийм ээ. Зэвтэй. Дараагийн хүүхэд. Батуужин. Батуужин аль сургууль? 131 гээд Сургууль. 1-ийн А. 1-ийн А. Дараагийн хүүхэд. Намайг Үдин гэдэг. Би 131-р сургуулийн 3-ийн А. 3-ийн А. Та хоёр эгчдүү хоёр байна тийм ээ. За амжилт хүсье. Дараагийн хүүхэд. Намайг Эсвэ гэдэг. Би 18 дахь сургуулийн 2-ийн анги. Зүйтэй. Дараагийн хүүхэд. Намайг Мишель гэдэг. Би 18 дахь сургуулийн 2-ийн ангид сурдаг. За амжилт хүсье. Өнөөдөр нэг дүрс ашиглаад байна шүү дээ. Нэг хөөрхөн амтан зурнаа. Ойрдоо бид нэр дүрсээс бүтсэн зургуудыг их зурж байгаа. Үзгүүдээ аваад. За энэ заан гэд нэг их сүртэй том амтан байна. Энийг зурхын тулд хэдүүлээ дүрс ашиглаад хөөрхөн та нарын нэг ийм нэг тоглоом харсан юм аа би. Дөрвөлжин дүрстэй нэг тоглоом бас хүүхдүүд тоглолт юм байл шүү. Тэгэхээр амттыг дүрсээр хийх нь бас их сони юм байна гэд багш нь яг уу. Ийм зааныг дүрсээр бүтээгээд үзүүл ямар байх вэ гэд ингээ гаргаад ирж байна. За заан бол яг уу далбар томчигтэй. Урт өргөнөөс урт нарийнхан хошуутай. Энэ усаг зурж байгаа юм шиг ингэ зурж байгаа. Ингээд. Зааных нь хошуу энэ бүдүүнээсээ ингээд нарийсаад ороод ирж шít. Заан бол яг номхон дүлгөөн. За одоо барагтай уулуурлахгүй дээ их тайван тэгэл яг нуруунд дээр хүн суулгацсан чи явж явах шиг тийм ээ. Ингээд. За энэ амтных нь хөмсгийг бас их тод хийж өгвөл бид нар шин дүр зохиож гаргаж ирж шít. Энийг нь яг чихийн ингээд дагварч. За энэ бол зааны тугал болоо явчлаа шүү. Тэг үү? Оо энэ одоо гэдэс гэж ерөөсөө нэг юм л байт. Энэ номон зураас энэ дээр нэг юм өвдөг дээр нэг ингэ зураас хийчих. За ингээд ирнэ болоо шүү. Бас нэг юм зохиочмоор санагдаад байна уу гэж. Зааныхын дээр нэг антен зурчмаар санагдаад байна. За заан бол яг вэ ингэ явж ич гэж. Заанаа нааш нь тодруулахын тулд яг уу. Энэгээр нь ийм юу явдал хийж гэ. Энэ багш нэг дээр авилгатай тэмцэх газартай нэг комикс ном хийсэн. Тэрний нөгөө заан хулган 2 гэдэг нэг үлгэр байсан байхгүй юу? Тэрийг энэтэй холбоо зорч байгаа. Энэ толгой дээр нь хулган зорч. Бас л 100 дугуй дүрс 3 жингаас бүтэж байгаа биз. Оо хулгана ингээл. Энийг ингээ нарих хийж. За.
заан зурж исэн чи бүр үлгэрийн зураг болоо ивчлээ шүү дээ. За бодохын тулд яг уу энэ чих хэсгээс нэгтэл ингээд заана ямар өнгөөр удмаар байна. Та нар нэг санал хэлдэ. Цэнхэ Болж гин. Цагаан цэнхэр. Саарл байж болох уу? Болно. Тийм ээ. Шар байж болох уу? болно. Болно. Хамгийн гол нь энэ цаатлын өнгө шүү дээ. Энийг нь их тодор хийж өгөө заан чинь наашаа явах уу? Тодорч ирэх нь шүү дээ. Энэ. Тэгээ та нар ингээ биерэн палмастраа удахтаар ингээд илээд ингээд явчих. Зөөлхөн дараа шүү харин за. Ингэхлээр чинь цаан чинь наашаа цаатлын хэсгийг хүнд өгчлөөр явах уу? Тодроод ингээ гараад ирчих шүү дээ. За багш нь өнгийн тэмдэглэж байгаа тэгээ хэдүүлээ сайхан дуугаан дуулна шүлгэн амшин тийм ээ. Дотн сайхан яриа өрнүүлнэ. Ингээ будаа суучих чинь сайхан шүү дээ. За ингэж явах уу? Битүү энийг бодож байж гүйцэтгэлтэй заан наашаа тодорч ирэх нэ. Ингээд энийг гүйцээгээ бодох цаг гарна. За зааны хацар дээр бас ягаа өгч. Тийм ээ. Нүгдэг хавцаас нэг ингэж өгч болно. Зааны хошуу бас юм юу байж болно тийм ээ. Нөгөө зааныхаа юуг дотор ирсэн байж байдуулаа. Энийг сайхан сүрлэг соёо байж байдаг тийм ээ. Соёог нь болохоор яг хуу шараар хийж шүү дээ. Ингэхлээр ингээ яг заан ч ингээ дотор төрж байгаа. За манай хөгтөө чи юугаар бодно гэлээ? Өнгийн За өнгийг өнгөтэй хольж болмоос. Та нарт ийм саарл өнгө байгаа. Энэ саарл өнгөөр хулганыг бодчих болно шүү дээ. Шар өнгөөр бодчих болно тийм ээ. Ингэхлээр яг хулган маань гараад ирж байна. За энэ зааны энэ хэсгээ яг солиод ингээ бодчих болно. Саарл бас их зүгээр юм биш үү? Заанд саарл өнгөх. Та нар саарл өнгө байгаа. Тэ? За чихийг ингээ бодчихно. За ингээ гүйцэд ирэхлээр сайхан зург бүтнэ. За тэгээд саавал өнгө алга. Багшаа саав. Надад 3 байна үе. Одоо хөглөө багш. Ногоон ийм яг уу. Дэвсгэр өнгө ингэж өгч болно. За би чамд цаарл өнгө өгч. За би байна уу? За. За багшин зургууд сайхан. Энэ өшөө тод байвал их гоё болно шүү. Ягаан дотор ч их олон өнгө байгаа. Бүгд сайхан жигдэх гоё зурж байна да. За хэдүүлээ авьяас үзүүлнэ. Армаа шүлэгтэй ирсэн үү, дуутай ирсэн үү? Ойсог байна уу? Ойсог ирч. Гостаач. Бүдүүнхүү бүсээ бүсэлж чадахгүй тэр юу вэ? Ясаа? Бүдүүнхүү бүсээ бүсэлж чадахгүй тэр юу вэ? Гэр. Юу вэ? Гэр. Буруу. Гэрийн бүслүүр шүү. Биш үү? Мөн үү?
Монгол гэр. А? Монгол гэр. Тийм Монгол гэр харин тий. Яг үнэ. Бид хоёр ойрцоодсон байна. За Арманы юу чи бас шинэ онцгой биш. Ерөөсөө дуутай ирсэн үү, шүлэгтэй ирсэн үү? Шүлэгтэй. За шүлгээс авах шүү. Монгол орон. Тас сайхан нутагтай билээ. Тансаг сайхан устай билээ. Таван хушуу малтай билээ. Тараг айраг элбэгтэй билээ. Сайхан шүлэг унсан. Ерөөсөө хүүдээ баярлаа. Батуужин дуутай ирв үү, шүлэгтэй ирв үү? Дуу. Сайхан дуулч. Нэгдүгээр венгийнхэн. За. Жавтайгаа имэтэгэ уутэго хөтөлцөө дивсэн хөгжилтэй жаалууд нэгдүгээр венгийнхэн нэг л сондоо эвдэм чамда ивэлэх завгүй. Ястай гоё доо. Нэгдүгээр ингийн хачаал ихтэй шүү тий. Нөгөө эхлээд 35 үсгээ сураад тэгээ унших гай тий. Би нэгдүгээр мөтлөө нэг хэдхэн үсэг суртаад уншиж чадна. Бүх Шууд уу? Аха. Ямар гоё. Бас хоёр тохиолдсон. Одоо чи ямар үсгэн дээр явж байна? Ил. Лаа гэхэд ордог. Үжин юутай ирсэн? Дуу. Даа дууд болсон. Дагадуулаарай гараа дэшээ бидний сонсоорой өөрийгөө хайрлая бусдыг хайрлая бусдад хайраа түгээе. Гоё. Үжиндээ баярлаа. Исүү юутай ирсэн? Шүлэг. Шүлгэн уншиж. Ээжээ торгон шаарн нөмрөхтэй торгон хөрхөн ботог минь гангийн наран цангаж байна уу гацаа тойрон буйлж байна уу гэж бууринг буйлан буйсаа үнэн тэгдэг юм өөрийн амьтаг харилдаг юм. Исүүдээ баярлаа. Сайхан шүлэг байна. Мишель юутай ирсэн? Өвөл. Цастай өвөл мөстэй өвөл цан чаргаар гулгадаг өвөл сануулда би бас мэддэг шүлэг байна. Цастай өвөл, мөстэй өвөл, цан чаргаар гулгадаг өвөл. Би бас мартчих. Нөгөө өвөл мөн гомдонтой гэдэг үстэй тий. За яг хоо энэ тэгдгийн шүү нөө огцом яхалаар мартдгийг тулгамдчдаг байхгүй юу? Чи том болоод ямар мэрэгчлээ болох вэ? Тогооч, мастер тогооч болоорой. Одоо багш чиний хийсэн сайхан хоолыг иднэ. Гоё. Исүү. Жүжигч болно. Үжин. Дуучин болно. Дандаа урлаг соёлынхан мастер тогооч Батуужин. шүдний эмч болно. Зоригтой эмч болно да. Ерөөсөл цагдаа амрыг ирсэл туранда. Ингээл цэргүүд нь жагсаал тий. Армаа. Том болоод тогооч мастер тогооч. Багш нь сайхан сексэрсэн шиг шордог хийж иднэ тийм ээ. Янз шүү дээ. За ингээ сайхан мэрэгжилтэй хүүхдүүд. Багш нь яваад дундуур нэг зургийг хараад. Энийг үзэл цагаан орох гэж. За бүтээл төрөх агшин гэж сайхан агшин байдаг. Манай 7 наснууд 2 дугаар ангийнхан голцоохон байгаа тийм ээ. Сайхан зургуудаар зурсан. Одоо эхний хүүхэд авиаслаг зураач
Арманыхаа зургийг үзнэ. Мастер тогооч. Арман. Тийш нэг царуулж. Тэр камер руу. Тийшээ. Яа, тэгж харуулж Арман шиг заяа. За, Арманы зураг болгоё. Тэгш үнцэг төлсөө ашиглаад зааныг үлгэрийн зурагтай хослуулаад ингэж сайхан зураг зурсан. Арман хүүдээ амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Арманы дүү Ерселийн зургийг үзнэ. Манай Ерсел бол одоо цагдаа болох мэргэжлийг сонгож байгаа. Одоо дуусглаа. Үзүүллээ. Палмастан таглалаа. За сайхан зураг байгаа. Тэр ийм сайхан дүрстэй далбар хөөрхөн зааны туглыг дөрвөлжин дүрсээ ашиглаад маш гоё ингэж гаргаж ирсэн тэг шүнсэх дүрсээ ашиглаа тийм ээ. Тэгээ дээр нь хулган төрөө суудсан. Нааш ирж байгаа. Энэ номын чимэг зургийг доод талд нь өөрөө сайхан ингэж зохиол дээр үлгэрийн бичээд ингээд сайхан бүтээл болгоод номын чимэг зураг хийгээрэй заа юу. Ерсэлдэн баярлалаа. Дараагийн авьяаслаг зураач Батуужингийнхэн зураг үзнэ. За Батуужин бол одоо бас сайхан зургийг ингэж өнгө хослуулсан сайхан гаргаж ирсэн. Зааны тоглол яа харахгүй мөн. Дээр нь нөгөө хулган нь байж байна тийм ээ. Тэгээ доор нь сайхан юугаа бичиж чадна тийм ээ. Үлгэр яг сурцсан гэсэн. Батуужин чинь 1-р ангир нь уншаа сурцсан гэх байхгүй. Сайхан зураг зурсан Батуужин улам энэ зураг урлагтаар зураад л угаараа заа юу. Улам мэрэгшээд сайн болно. За ингээд Батуужиндаан амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач үжин ихчийнхэн зургийг үзнэ. За их сайхан цэвэрхэн гүйцэтгэл сайтай ингээд сайхан зурдаг. Дүрээ их тод том руу гаргаж ирсэн. Тэгээд дүрс ашиглаад янз бүрийн амтныг энэ төсөөллөөрөө сайхан зураг болгож зурж байгаарай заа юу. Үжиндээ улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Есүгийнхэн зургийг үзнэ. За ийм сайхан зургуудыг үгүй энэ хөгжилтэй шүү. Энэ биеийн хэлбэр доош яваад цаа ер нь яг нэг иймэрхүү хэлбэртэй л харагдаж байна. Энийг өөрийн төсөөллөөр ийм сайхан зураг болгон бүтээсэн. Эсвэл улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Мишелийнхэн зургийг үзнэ. Мишель бас их гоё зурдаг хөөе. Арай дуусаагүй гүйцэд ирэхлээр бүр гоё болно. Энэ сайхан зааныгаа ийм гоё хөгжилтэй дүр болгож зурсан. Одоо бүгдээрээ үү штэ. Зургаа ингээд нэг бариад багш нэг хараадах юм да. Хүүхэд өөр өөрийн төсөөллөөрөө сайхан зургуудыг ингэж сайхан зурж байгаа шүү. За ингээд зураг бол дүрсээс, зураасаас бүтэж байна гэдгийг үсэг өөрөө зураг тоо өөрөө бас зураг гэдгийг бид нэр ойлгож авлаа тийм ээ. Хүүхдүүдтэй амжилт хүсээд багш нь бэлгэн гардуулъя. За ингээд пазл тоглоом байгаа. Нэг гэрийн хоёрт өөр тоглоом өгнө гэж. За эхлээд энэ гуравтаа юу гарч шүү дээ. Энэ цэлцгнүр чихрийн хамт ингээ бэлгэлнэ. За энэ 500 пазл тоглоомыг сайхан гэр бүлээрээ чөлөө цагаараа сайхан эвлүүлж зураг бүтээгээрэй. За амжилт хүсье. Мөн солонго гэж энэ цэлцгнүр чихрийг бэлгэлж байна. Энийг амтлаарай. За энэ пазл гэж энийг бас сонь тоглоом юм. Нөө шоу хүүгээр тоглодог тийм ээ. Энийг бас бэлгэлнэ. Батуужинд луудо тоглоом таарлаа. Ах トゥ хоёрын тоглоомыг зөрүүлж өгнө. Манай гэдэг дахиад луутай байгаа шүү дээ. Цэлцгнүрийг бэлгэлж байна. Энэ. За ингээд өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр таа.